За эрхэм үзэгчдийн энэ орой Монголын альтхаа. За өчигдөр артист намын үзэхээ үзчихсэн Батулга сайд яг энэ номыг ингэж барьж хагаад. За ийм ном гарсан байна. Монгол бол яг энд бичсэн замаар явчих. Филиппинт бол будаа болчлоо. Тэгээд эхнээсээ уулц нээгээд энэ үгийг уншсан. Мянгыг хулгайлахад гар хангалттай, саяыг хулгайлахад бүлгэл хангалттай. Тэр бөмбөгийг хулгайлахын тулд хууль гаргуулах хэрэгтэй. Харин бүгдийг хүн амханд үзэл суртал хангалттай гэдэг. За одоо энэ рүүгээ бид нар орцсон байна гэж хэлээ. Тэгээд энэ ном бол нэг хэсэг Монголд их шууган дэгдээсэн эдийн засгийн алуурчны намжил гэж нэг ном маш том шууган дэгдээсэн. Өнөөгийн эдийн засгийн неолиберал колоничлал дээр энэ Монгол улс ямархуу байдалтай явж байна. Ер нь болохоо байж байгаа юм биш үү гэсэн. Ялангуяа оюутлогын гэрээтэй холбогдлолтойгоор нэлээд явсан. За түүний дараа гарсан энэ номыг орчуулагч Болорволд эдийн засгийн алуурчны намжлыг орчуулсан орчуулагч Болорволд их удаа хэлжсэн. Та бүхэн 90 цагийн дуудлага гэдэг манайхаар явсан нэвтрүүлгийг харж ирсэн баг. Хагас өдрөлгөний 23 цагаас. Тэрэн дээр дараагийн 12 эдийн засгийн алуурчин нийлж байгаад нэг ланзгар ном бичсэн байна. Тэр номыг л одоо удахгүй гаргана гэдээсэн. Өчигдөр Батулга сайд олоо авсан ярьж ирсэн. Тэгэхээр тэрний дараа бүр олзуурхаад өнөөдөр бид энэ номыг орчуулсан орчуулагч Болорволдыг урьж уулзаж байна. Тэгэхээр энэ номын талаар бүгдээрээ сонсцгоо яг ямар ном гарсан юм бэ гэдгийг тий. Тэгэхээр танд орой минь төргий. Тэгэхээр орой минь төв. Уншигчдаас гэсэн өнөөдрийн орой минь төргий. Стивен Хайтвей 11 авторууд гэдэг эдийн засгийн алуурчдын золиосууд гэдэг 11 алуурчин 12 алуурчин битсэн гэдэг нэлээд эртнээс ирсэн тий. Нэлээд удаа нухлаа гуталж авч юмшигсаагүй энийг нухсаар гадаг хандлаа гэдэг. Тэгээд юуны баярыг. Хоёрдугаар өмнө хөгийн Джон Перкинс бичсэн юм байна. Тий. Та нэг ярьжсэн шүү дээ. Джон Перкинсийн ном гарсны дараа тухайн үед байсан Америкийн төрийн нэрийн бичиг дарга Дик Чейни. За энэ номыг дарчих уу? Ер нь байхгүй болох хэрэгтэй юм шиг байна. Болохгүй энэ Перкинсийн ч гэсэн талд оруулчаад тэр зүгээр юм биш үү гэсэн. Гэхдээ болохгүй наадхыгаа талд оруулж хэрэггүй. Яагаад гэвэл над Джон Перкинсийн чинь ном бол бидний задаг эдийн засгийн хэлээр хэвлэгдсэн байна. Тийм учраас наадхыг чинь жирийн хүн уншиж ойлгохтлоо хол. Тийм учраас зүгээр гаргачих. Наадах ч ойлгохгүй гэж. Манай ч ойлгох гэж бас одоо хүртэл нэлээд юм болж байна л да. Гэтэл одоо нэг маш энгийн хэллэгээр гараад эхэлж байгаа том аюул. Хэрвээ ингээл гараад эхлэх юм бол бидний байгаа тогтцсон асар том аюул учрна гэж хэлсэн гэдээсэн. Тэгэхээр та энэ номынхаа тухай эхний ойлголт уншиж төхөө те. Би бол яг тэр тэгж хэлсэн гэдгийг бол олж үзээг. Ер нь тэгж хэлсэн байх бол бүрэн үндэслэлтэй л. Тэгэхээр өнөөдрийн бол бидний энэ авч үзэж байгаа энэ ном бол эдийн засгийн алуурчдын золиосууд гэж ном байгаа те. Энэ ном бол Америкийн нэгдсэн улс Их Британийн 12 авторууд бол нийлж эдийн засгийн алуурчны намжил гэж номын одоо 2 дахь дэвтэр болгож гаргасан энэ ном байгаа юм л да. Тэгээд энэ номонд бол одоогийн олон улсын энэ банк санхүүгийн байгууллагаас хөгжиж байгаа ядуу буурай орнуудад бол явуулж байгаа энэ зээл тусламжийн бодлогууд, хөгжлийн ерөнхий загвар тэр нь бол одоо яг энэ ард түмнүүдийн эдийн засаг, энэ ард түмнүүдийн амьдрал ах уу, ирээдүг бол яаж эвдэн өснөөлж байгааг эдгээр бол ингээд дэлгэж илчилж бичсэн юм ном л доо. Тэгээд энэ номыг бол олж үзсний дараа бол би ер нь Монголын бол энэ ард түмэн ялангуяа энэ манай эрх баригчид, улс төрчдийг бас энэ номыг авч уншаасаа ер нь өнөөдрийн бол Монгол улс ямар байдалд орчод байгаагаа бас нэг сэхэрж ухаараасаа гэсэн ийм үндсэн дээрээс л энэ номыг одоо уншигчдаа монгол хэл дээр орчуулж хүргэе гэсэн ийм зорилго тавиад одоо саяхан дуусаад ингээд энэ худалдаанд гарсан л та. Та хэлжсэн шүү дээ. Баатар ажинатхаас бүр зурж байгаа сайн уншаарай. Зарим юм дээр нэг харахаар манай ингээд юмнууд буугаад байна. Би бүр ингээд бурхандаар бүр ингээд тамхит таад ингэж жагаад хийж исэн гэдэг тийм. Яг нөгөө загвар нэг энэ дээр бууж орж ирж байна. Өчигдөр бол жил Батлага сайд бол Филиппинээс сүйт гэсэн байдаг шүү дээ. Яг Монгол руу яг энэ нөхцөл орж ирж байна гэсэн байдлаар нэг жишээ хэлээл богинохон тэгэл өнгөрсөн л да. Тэгэхээр энэ 11 алуурчин бол дэлхийн олон орнд явсан алуурчин. Тэгээд энэ бол ер нь бол эдийн засгийн алуурчийн намжил номон дээр бол Джон Перкинс өөрөө одоо Панам, Филиппин, Эквадор, Саудын Араб, ер нь Индонез,
Латин Америкийн олон орнуудад олон улсын байгууллагуудын шугамар олон улсын банкны болов системд ажиллаж байсан. Мөн дараа нь олон улсын валютын сангийн бол ахлах эдийн засаг байсан шүү дээ өөрөө. Энэ бол явдал яг өөрийн биеэр оролцож байсан байхгүй. Тэгээ тэр хүн бол үнэхээр энэ ард түмнүүдийг одоо бол хөгжиж байгаа гэж бид нарыг тавлчж байгаа юм шиг хэлээд байгаа шүү дээ тийм. А энэ ядуу буурай гэж байгаа энэ улсуудын энэ ард түмнүүдийн энэ төр засгийнх нь бол мэдээж буруу байгаа боловч эднэрийг гадна талаас нь мөнхийн ийм байлгах ийм бодлогоодыг энэ том капиталист ийм том гүрнүүд бол явуулаад байгаа юм байна гэдгийг бол өөрөө бол дотор нь ажиллаж байсны хүний үед олж харсан учраас ер нь энэ байдлыг бол дэлхийн хүн ардад хүргэе. Өнөөдрийн байдлаар бол дэлхийн эдийн засаг нийгэм улс төр бол маш гүн гүнзгий хямралд орчоод одоо үндсэндээ мухардалд орчоод яхаа мэдхээ бичээд байгаа шүү дээ одоо 2008 оны хямралаас хойш одоо 3 жил өнгөрсөн боловч одоо хэрн бол яг энэ хямралаас яаж гарах тухай бол ердөөсөө олон нийтийн мэдээллийн хэрэгслэлтийн ялангуяа энэ хүрээнд бол ердөөсөө яригдчих юм байхгүй. Нөгөө нэг Нобелийн шагналт мундаг эдийн засгчид нуртлаа одоо таг байгаа шүү дээ таг байгаа. Тэгэхээр энэ бол том гацаа. Одоо 13 онд дараагийн давлгаанд орж ирэх нэ л гээл. Тий. Одоо бол ер нь бол сүүлийн үеийн мэдээлэлээр Европын холбоо задрах дээр тулчаад Европын холбоог бол үндсэндээ нэгтгэж барьж байгаа бол Европ гэдэг бол мөнгөн тэмдэгтнээр одоо төвлөрсөн ийм бол том холбоо байгуулсан шүү дээ. Энэ бол холбоог бол мөнгөн тэмдэгтэнд өөрөө байхгүй болох мөнгөн тэмдэгтэнд өөрөө нурж байгаа учраас бусад энэ улсууд тусдын үндэсний тусгаар тогтносон эдийн засгуудаа авчих явах ийм бол хандлага маш хүчтэй болсон байгаа байхгүй. Ер нь долларыг сөрсөн өөрсдийн дотоодын бас нэг юм гүйлгэн хэрэгсэл болох доллартай өсөлтхүүц гэхдээ энэ өөрсдийн Европ тэр Еврозонын тэр бүсийн орнууд ашигтай байх гэсэн хөлбөрийг л тавиал долларын дарамтнаас гарах гэсэн оролдлого юм шиг байна гэж анзаараад байгаа. Сүүлийн үеийнхээр бол хятадууд бол 2-3 жилийн өмнөөс анхааруулсан юм билээ шүү дээ. За наад долларын чинь наадах чинь сүтгэх гэж шүү. Тэр болгоомжтой байгаараа гэсэн хэвтэл байхгүй болсон. Хамгийн сүүлд тэр Каддафиг хүртэл унахад Каддафи чинь бас тийм алтан динарын бас нэг тийм зон байгуулах гэж оролцсон тухай. Эдийн засгийн юмнууд хүртэл гарч ирээд хэлэлтэй сүүлийн үед. Ер нь бол дэлхийн одоогийн байдлаар бол яг доллартай суурилсан мөнгө санхүүгийн тогтолцоо бол 1913 оноос холбооны нөөцийн систем бол байгуулагдсан. Энэ үеэс бол явж ирсэн систем шүү дээ. Ялангуяа бол дэлхийн 2 дугаар дайны дараа одоо энэ систем бол маш их хүчээ авч зөвхөн бол энэ том капиталист төрнүүдээр ер нь өнөөдрийн байдлаар даяарчил гэдгээр дамжаад дэлхийн нийтийг бол ийм хэрсэн ийм том банк санхүүгийн одоо том бүлэглэлүүд үндэстэн намсан корпорациуд тэгээд энэ цэрэг дайны бол янз бүрийн ийм сүлжээгээр бол үндсэндээ дэлхийг одоо торлоод бүрхээд авцсан байгаа байхгүй. Гэвч энэ систем бол явсаар байж байгаад өөрийнх нь яг зам ёсны төгсгөлд ирчээд байгаа байхгүй. Одоо бол нэг дэлхийн хүн ард ер нь хүн төрөлхтөн энэ түүхэн хугацаанд бүтээж үсэн бүх баялагуудын 40 гаруй хувь нь ердөөсөө хүн төрөлхтний нэг хүрэхгүй хувьд нь хоригдлогдчихад нөгөө бол үлдэж байгаа хэсэгт нь бол үлдэж байгаа одоо 60% нь бол тэгтээ тэр дотор бол үндсэндээ бол дундаж анги гэдэг бол зөвхөн манай Монголд биш Европт биш те Америкт хүртэл бол дундаж анги гэдэг бол байхгүй болж байгаа байхгүй. Хүн бүхэн эдийн засгийн хамгийн том зорилт бол дундаж ангийг тэлэх гээл. Жишээлбэл сая ерөнхий сайдсан амар жаргал хүртэл гэж хэлж. Дундаж ангийг бид нар тэлнэ л гэдэг. Тэг яг ийм бодлогыг яаж тэлэх вэ гэдэг нь айгаа ойлгомжтой. Тэгэхээр ер нь бол хүмүүс ойлгох хэрэгтэй л да. Ер нь юу гэж бол ярих нь сонирн биш байхгүй. Ямар үр дүнд энэ бодлого нь хүргээд байна гэдэг л байхгүй. Ер нь би бас судлаачийн хувьд бол бас нэг зориуд анхааруулж ирэхэд ер нь ялангуяа бол барууны энэ улс төр эдийн засгч нарын дотор бол өөр нэг имийг өөр үгээр илэрхийлэх энэ бол одоо хэвшил энэ мод загвар бол маш хүчтэй л гэрсэн байдаг байхгүй. Имийг дандаа өөрөөр нэрлэдэг. Өнөөдөр бол бид нар ардчил зах зээл гэж хэдэм бол чөлөөт зах зээл гэвэл хүн бүхэнд бол үнэхээр ардчилтай сайн сайхан эргэтгэж ийм амьдрал бол төсөөлөгдөж байхад тэр үгний цаана өөр бодлого явж байгаа байхгүй. Энэ бол манайхны бол үнэхээр маш олон улсуудыг төөрөгдөл барьж байгаа. Энэ бол одоо ийм загвар ийм нэгсний ийм баглаа байхгүй юм. Хүлээс байгаа юм бидний оюун санаа ер нь энэ ертөнцийг ойлгох ойлголт төсөөллийн энэ том баглаа байгаа байхгүй. Өөр салбар дээр бид нэг ярьжсэн санагдаж байна. Евгений Конл гэдэг
хамгийн хариг санал гэдэг 40-од оноос хойш дэлхийн дээр хэрэглэгээ байчихсан. Яг бол дэлхийн нөөц хязгаарлагдсан учраас тэрнээс хүчтэй үндэст нь аль болох ахиу хүртэх ёстой гэсэн онол байгаад асар их геноцидууд явлаа гэдэг. Аллах дайн тулаа явсан. Гэтэ тэр үгийг генетик гэдэг үгээр солисны дараа хүндрэлтийн нэг ажирхаа байцсан юм байна гэдэг шиг. Яг л тийм ойлголтоор яг ийм ойлголтоор явж байгаа. Ер нь бол одоогийн манайхны одоо ойлгоод байгаа ардчлал, чөлөө зах зээл, хүний эрх гэдэг ойлголт бол энгийн ухамсараар бол ойлгож хүлээж авах яг хүн төрлөختний сайн сайхны тэгээ хувь хүний сайн сайхны төлөө юм шиг ойлгоод. Гэвч энэ бодлогын бол энэ үгээр халахвчилж явуулж байгаа бодлого үйл ажиллагаа одоогийн хүрэгчээд байгаа хүр дүн нь болохоор яг эсрэг юм байгаа байхгүй. Энийг бол бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед их ярьдаг боллоо л да. Жишээлбэл Occupy хөдөлгөөний үүсний дараа ч гэсэн ярьж байсан. Өө мусын марксистууд дахин толгоо хөндөөлөгч шин. Яагаад гэвэл эдгээр либерализм яг нөгөө таны хэлдэг тэр томьёол байгаа байхгүй. Ардчил зах зээлийн эсрэг энэ юунууд босч ирж байна. Неокоммунистууд, неомарксистууд босч ирж байна гэсэн тийм ойлголтыг асар их өгдөг болсон болж байна. Одоо Монголч гэсэн энэ орж ирж байна л да. Нөгөө баялагын тэгш шодрогоо ойлт ярахаар зөвхөн коммунизм бол хүчээр тэгшдэг болохоос тэгдэггүй. Тэгэл энэ баячуудын хөрөнгийг хураана гэж чинь 37 он ирлээ гэж бахараар эхэлж байгаа юм тий. Тэгтээ зэрэг чинь яг энэ бол ердөөсөө нэг тийм оюун санааны нэг тодорхой юм өрх байгаа байхгүй. Чи хэрвээ ардчлалыг өнөөдрийн одоо өрнөдийн энэ маягийн ардчлалыг чи хүлээж авахгүй тий. Энэ бол чиний ажил амьдралд бол үнэхээр ажил амьдралыг чинь боомлоод бүхэл бүтэн ард түмнүүдийг ядуур гойломжил түлхэж байгааг чи хараад энийг шүүмжилдэг юм бол чамайг шууд марксист, чамайг шууд одоо коммунист гэж бол ингэж цоллож шошигнаадаг те. Гэхдээ энэ дотор бол хамгийн гол ойлгох юм бол тэр бодлого нь одоо ардчлал чөлөө зах зээлийн бол энэ бодлого нь өөр үгээр илэрхийлэгдсэн өөр хүн төрөлхтний эсрэг, дундаж ангийн эсрэг, аж үйлдвэрлэлтийн эсрэг те. Нэг хэсэг нь бол одоо бүх материалын баялагийг бол сорж шимэгшилж авч байгаад хүн амын дийлэнх нь өдөр шөнөгүй ажиллаад тэлчлээд те. Бараа үйлчлэгээ бүтээгээд түүхийд материал бол үйлдвэрлэл гаргаад байгаа болоход бид нар байнгын өр зээлэнд байгаа. Яг энэ загварыг бол түлхэх гэсэн энэ зүгийг бол дэлхийд дахинд бол хавтгай болгож авах гэсэн энэ бодлого шүү дээ. Энийг бол бид нар бол маш сайн ойлгож, ухамсарлаж, ухаарах хэрэгтэй байхгүй юу? Эдийн засгийн алуурчны намжил гэдэг. Тэгээд энэ ордон жишээл зарим нэг яваар хитмен энэ гэдэг нэг бас л нэг нэр томьёо тий. Хитмен гэхээр нэг хүний тухай ойлголт, бизнесмен гэдэг чинь хүний тухай ойлголт юм байна гэж бодож ирсэн. Яг таны ном дээр эдийн засгийн алуурчин гэсэн томьёол орж ирсэн. Тэр хүмүүс сэржээлээ л дээ. Жишээлбэл тий. Хит гэдэг чинь угаасаа англиг үгийнх нь утга нь язгуур утга нь болохоор имийг эвдэн босно л гэсэн. Одоо манайхын хит дуунууд гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь бусад өрсөлдөгчтэй бол будцагдсан, бутнэрэгдсэн дуунууд гэсэн үг байхгүй юу? А эдийн засгийн утгаар эдийн засгийг бол эвдэн боснолж одоо тэрний зүг холдрлоос нь бол гаргахыг эдийн засгийг алж байгаа. Нэгсэндээ эдийн засаг бол амьд организм. Эдийн засаг гэдэг бол ард түмнүүдийн өнөө буюу ирээдүйн амьдрал واخхгүй. Бидний өнөөгийн амьдрал, бидний хооч буй аж ахуйн ирээдүйн амьдрал واخхгүй. Энэ Джон Перкс эдийн засгийн алуурчны намжлыг Америкийн 13 ихтэй сургуульд сурагч болгож чинь гэлээ тий. Аль биесээр. Ер нь бол Америкийн бол олон муж улсуудын бол эдийн засаг улс төр бол судалдаг ийм одоо коллежууд нь бол заавал унших номын жагсаалтанд бол оролцсон байгаа шүү дээ. Заавал унших ном. Тий, заавал унших номын жагсаалт. Гэхдээ бид нар бас ойлгох хэрэгтэй нь Америкийн бол одоо холбооны засгийн газараас гадна бол муж бүхэн бол өөрийн засгийн газартай өөрийн бус боловсролын тодорхой стандартуудтай байдаг. Тэгвэл тэр нь бол одоо энэ номыг Америкийн энэ ном бол ганцхан бол хөгжиж байгаа ядуу буруу орнуудад явагдаж байгаа асуудал биш. Энэ номон дээр хамгийн гол эхэлж энэ бодлогын золиос болсон ард түмэн бол Америкийн ард түмэн, Британийн ард түмэн шүү дээ. Одоо тий баруун Европын ард түмнүүд. А тэднийг өнөөдөр бол биднээс ямар ялгаатай гэхэд чинь тэд нар өнөөдөр ажлын бүх байрууд нь Аз энэ зүүн өмнөд Азийн бол хямдхан ажиллах хүчтэй газар бол том одоо корпорац, том капиталистууд нь бүх өөрийнхөө үйлдвэрийг аваад гараа явуулсан. Тэ. Тэгээд тэд нар бол бодит орлогогүй бүх юмыг бол зээлээр хэрэгэлдэг болсон байна. Байнгын зээлийн өрийн дарамтанд амьдэрдэг. Өнөөдөр үндсэндээ бол саяхан би бас статистик мэдээлүүд ингээд харж байхад бол тэнд байж байгаа нэг дундаж өрхийн одоо өнөөдрийн хэрэгжилж байгаа бол одоо байшин
сав, машин, бусад бол одоо хэрэгцээний бүх юмнуудыг ингээд 100% үнэлэхэд өнөөдөр тэд нар 113-аас 115% бол өрөнд орчод байгаа гэсэн үг байхгүй. Нэгсэндээ өнөөдрийн чинь идэл чиргэлж байгаа юмнаас илүү чи төлөх ёстой өрөнд бол живчээд байгаа байхгүй. Байн орчод. Хизээч мултарч гарахгүй. Хизээч тэрнээс мултарч гарах боломжгүй байхгүй. Ягаад гэвэл тэдний орлого олох ажлын байрыг болчихсон байхгүй. Яг л ажлыг нь болохдоо зэрэг баруун зүүнэд Азууд гаргацсан одоо бусад орнуудаас түүхийд бараа материал нь хийгээд тэр нь бол баруун Европ, Америк руу бол одоо очиж идэг. Тэр улсууд нь бол зөвхөн зээл авч хэрэгэлдэг. Тэр хэрэглэгч зээл. Ердөөсөө хэрэглэгээний юм зам, хэрэглэгээний том нийгмийг бий болгоцсон шүү дээ. Бүтээгч биш тийм. Тийм бүтээгч биш тийм. Яг хоо Европ тийм бий тийм байж гэж хөгжсөн орн байгаа. Жохон явцсан үзэл гаргах гэдэг. Гэтэ энэ ном дээр жишээлбэл эдийн засгийг яаж унах юм бэ гэсэн тодорхой жишээ байгаа л да. Тэгэхээр яаж эдийн засгийг алдах юм бэ? Одоо хүртэл энэний дараа ч гэсэн асууад байгаа шүү дээ. Яг яаж алдах юм бэ? Тэгвэл зэрэг чинь эдийн засгийг ер нь бол ална гэдэг чинь юу гэсэн үг? Эдийн засгийг эвдэн боснуулна гэсэн үг. Эдийн засгийг эвдэн боснуулна гэдэг бол эдийн засаг гэдэг бол бидний өдөр тутмын амьдралаас бол туслаа нэг юм биш шүү дээ. Эдийн засаг гэдэг бол бидний өнөөгийн амьдрал, бидний ажлын байртай байх уу, орлоготой байх уу, тэр орлого нь бол одоо ямар хэмжээний хэрэгэлгээтэй байх уу, нийгмийн хэрэгэлгээтэй байх уу. Тэ энүүгээр дамжаад бол манай боловсрол, эрүүл мэнд одоо бүх юмд бол нийгмийн амьдралын бүх юм нөлөөлж идэг. Ийм том хамгийн гол одоо гол төв зэг нь бол одоо эдийн засаг шүү дээ. Эдийн засаг. Эдийн засгийг бол мөн удирдах яадаг мөнгө банк санхүүгийн систем гэж байгаа. Энэ хоёр бол имийг өдөр тутмынхаа бидний амьдралаас салгаж авч үзэх ямар ч боломжгүй байхгүй. Хамгийн гол энэ хэрэг ширээ байдаг юм бол одоо Монголын ард түмний бүх амьдрал, өнөөгийн амьдрал хооч ирээдүгийн ширээ гэж төсөөлт юм бол энэ ширээ болоо зогсож байгаа энэ гурван хөл нь нэг нь бол эдийн засаг, нөгөөх нь мөнгө санхүүгийн банкны систем, хоёрдугаар нь санхүүгийн систем гэж байгаа байхгүй. Энэ гурван энэ баган дээр л энэ ширээ бол одоо энэ байх уу, нураад унах уу гэдэг энэ асуудлыг бол энэ гурван баг нь аль зэрэг бат бөх байхаас шалтгаалж байдаг. Ийм л тогтолцоо шүү дээ. Ингэж имийг бол том утгаар нь харах хэрэгтэй. Тэгэхээс ямар нэгэн бол энийг ойлгохын тулд чинь тухайн нэг улсын хүрээнд тэ зөвхөн өөрийнхөө улсын хүрээнд бол харах гэж оролдох нь бол өөрийнхөө энэ бодол оюун өөрийнхөө энэ харааг бол сохолж байгаа л хэрэг шүү дээ. Тэгж харах ямар ч боломжгүй. Ямар нэгэн имийг үйл хөдлөл тийм үү? Ямар нэгэн бодлого үйл ажиллагааг бол зөв ойлгохын тулд чинь тэрний бүхэн гадна талаас нөлөөлж байгаа. Тийм бол одоо алхам хийх гэж түлхэж байгаа тэр бүх дотор логик холбоо гадна талын нөлөөллүүдийг бид нэр зөв дүгнэх хэрэгтэй. Зөв олж харж дүгнэх хэрэгтэй. Одоо энэ сая зөв бид нарыг ойлголттой, зөв хүлээлттэй байх хэрэгтэй. Стивен Хайтбай 11 автобус 12 хүн биш үү? Энд одоо яг хэдэн улсын жишээ байгаа? Энд бол одоо нэлээд хэдэн улсуудын жишээ байгаа. Тэрэн дотор зүгээр одоо ингээ миний санаанд орж байгаа Нигери байгаа, Либери байгаа. Тэ Африкийн жинхэнэ баруун Африкийн улсууд шүү дээ. Тэгээд Филиппин байгаа. Ер нь Аз намхан талын орнууд байж байгаа. Латин Америкийн орнууд дээр бол энэ систем бол неолиберализм гэж нэрлэдэг байгаа. Бид нэр либерал гэдэг зэрэг либерти гэдэг үгнээс бид гоё гэж хөрхөдийн өргөчлөө гэж. Гэвч энэ либерти гэдгийг бол бидний энгийн ухамсараас ойлгож байгаас шал ондоо утга энд чинь утга агуулга бодлого үйл ажиллагааг энэ үгний ард нууж халахвчилж яг энэ бодлогоор бол түлхэж идэг байхгүй. Тэгэд энэ бүгдийг бол хийгээд байгаа одоо энэ бол одоо номон дээр байж байгаа эзэрхэг гүрний эрхний башар аргууд гэдэг бичсэн байгаа шүү дээ. Энэ утга нь эзэрхэг гүрэн гэдэг бол Америк, одоо Их Британи, баруун Европын орнууд гэсэн үг хараахан биш байхгүй. Гэвч энэ орнууд дээр үндэслэлсэн бүх дэлхийн бол одоо энэ улсуудаас тусдаа энэ дэлхийн бүх орнуудын дээр нь байж байгаа ийм эзэнт гүрэн байгаа байхгүй. Тэр эзэнт гүрэн болоход зэрэг чинь банк санхүүгийн дэлхийн бол банк санхүүгийн том систем байж байна. Мөн үндэслэн намдсан корпорацууд байж байна. Тэгэхээр цэрэг дайны бол янз бүрийн энэ одоо цэрэг дайны үйл ажиллагаа баазууд байгаа шүү дээ. Энэ гурван л одоо том баган дээр бол энэ эзэнт гүрэн өршин тогтнож идэг. Мөн дээрэс нь бол дахиад нэмээд хэлэхэд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болж байгаа. Ялангуяа мейнстрим буюу олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулаад энэ системийг бол дандаа мөнгөжүүлэх, бэхжүүлэх тийм үү? Хүн аяг бол дандаа төөрөгдөлт барьж байгаа.
энэ систем байхгүй өөрөө. Өнөө бидний багархан ялдаг хамгийн чөлөөт гэдэг тэр том телевизүүд тэд нар бол ер нь л тэгэл төлөө хэлт BBC, CNN, нөгөө Fox News. Мэдээж тэрүүгээр бол араа гарч байгаа бол мэдээллүүдийг бүгднгийн бас буруу мэдээж тэр бол ойлгомжтой. А гэлийг гэхдээ тэр бол гол ялангуяа бол ердөөсөө яг энэ системд тийм үү? Энэ бол одоо том энэ эзэрхэг гүрний энэ том системд бол нөлөөлж байгаа хамгийн гол мэдээллүүдийг дандаа яг эсрэгээр нь тайлбарлаж байдаг. Өнөөдөр хүртэл Occupy гэж яг юу юм бэ гэдгийг бид нар мэдэхгүй шүү дээ. Бүх сувгийг авдаг мөртлөө жишээл одоо монголчууд бүх мэдэхгүй шүү дээ. Яг бас гаргадаг юм бэ? Тий. Жагсаатал яг л тийм л байгаа байхгүй. Дэлхийн ердөөсөө бүх хүн ардыг ингээд яг ийм л одоо эдийн засаг, мөнгө санхүү, мэдээллийн ийм болоод бүсэлтэнд ийм болоод гомилтонд л барьсан байж байгаа байхгүй. Хүн бол өөрийнхөө би номынхон бас урдлын өгнүүд дээр нь бас бичсэн байж байгаа. Ер нь өнөөгийн бол одоо хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, эдийн засаг, амьдралаа тий ойлгохын ойлголт мөн энэнд үндэслээд хүмүүсийн одоо хийж байгаа үйл хөдлөлүүд, сонголт бол хар аянда одоо бүрлэгчдэг гэдэг шүү дээ. Энийг бол байнгын өдөр тутмын бол энэ телевиз олон нийтийн мэдээллийн хэрэгсэл цутгаж байгаа мэдээллүүд мөн боловсролын системд зааж сургаж байгаа. Энүүгээр бол дамжаад хүмүүсийн мөн залуу хооч үеийн бол ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлүүд бүх юмыг нь яг өөртөө хэрэгцээсээ байдлаар бий болгож байна. Ийм учраас бол одоогийн энэ сургуулиуд дээр зааж байгаа ер нь бол ингээд хүмүүстэй уулзаад ингээд ярилцахад энэ системийн жижигхэн бол ийм хэлтэрхий мэдлэгнүүдийг байхаас энэ системийг бүхэлд нь олж харахгүй байхгүй. Бүхэлд нь бүх зургалыг нь олж харж өөрийнхөө ажил амьдралыг хүртэл ойлгохгүй байхгүй. Жангатаг нэг хүн сүргийн үйлдвэрлэлийг та орчуулсан байсан. Яг тийм хүн сүргийн үйлдвэрлэл задгаа мэдээлэл өгдөг тийм. Тэрийг нэгтгэн дүгнэх ямар ч чадна. Нэгтгэн дүгнэх тийм болцоо өгдөг байхгүй. Энэ бол зориуд бодлого юм байлаа. Би энд бас нэг хэсэг эргэлздэг байсан. Энэ тухай бол нэлээд судалсны дараа бол боловсрал тэгэхээр тэрний цааталт нь хүн ер нь яг имийг яаж боддгийг, яаж хүлээж авдгийг, яаж болоод дүгнэлт гаргадгийг, тэгээ хүний сонголтод яг юу нөлөөлдөг гэдгийг бүр шинжлэх ухааных нь түвшинд судлаад тэрийг хүний бодол ухаан сэтгэхүйд нөлөөлдөг энэ технологиудыг ашиглаад байгааг бид нар мэдэхгүй суугаад байгаа байхгүй. Сая нөгөө мууаны бүгд орлоход уянгаад нэг ихтгэл тавьсан. Тэгээ өнөөгийн хүмүүс ямар хүмүүс вэ гэсэн. Ялангуяа энэ баг буруу орных жишээлбэл Монгол яг макор туул шиг байна гэж. Боолуудыг нөгөө олцлоод үсийг нусж хагаад нөгөө дөнгөж алсан ханы арсаар ороочихор нөгөө үсэн дотгошоо уургаад тэрхийн ингээд битүү хэрэлчгээ тэр амтчээс юу тэр хүмчээс өөрийн мэдлгүй ердөл тийм мал болдго юм байл шүү дээ тий. Дуулууртай мал гэж. Одоо дэлхийн нийтийг яг л тийм байдлаар л барьчих шиг байна. Тий гэдэг байна. Одоогийн манай улсуудын бас ингээд халаглаад байгаа юм болох зэрэг зүгээр энэ номтойгоо ингээд холбогдуулаад ярихад бол халаглаад байгаа юм болохоор хүүхдийн хүмүүжил сургалт бол үнэхээр одоо эвдэрч байна те. Сургалтын бол төвшин унжин энэ бол одоо юу гэдэг тохиолдлын хэрэг шүү дээ. Монголчууд муу болоод ийм болоод байгаа. Энэ бол дэлхийд дахинд хавтгаа явж байгаа процесс байхгүй юу? Энэ бол зориудын угаасаа энэ хүмүүс ер нь бол бас нэг юм үг байдаг шүү дээ. Ер нь одоогийн энэ бол ардчил нэртэй чөлөө зах зээлийн энэ системд хамгийн хэрэгцээтэй капитал юу вэ? Хамгийн хэрэгцээтэй капитал энэ бол жаахан тэнэгдүү молгод тухайн улсууд байхгүй юу? Яг энэ улсууд дээр л тогтож идэх байхгүй систем бол угаасаа. Энийг бол том одоо судлаад эрдэмтдүүд бол энэ яг энэ үгээр нь хэлсэн байгаа шүү дээ. Эдийн засгт шууд болон шууд улсаар үзүүлдэг нөлөөлөл олдоо тэрэл тусгасан байх л шаардлага байгаа. Яг бол эдийн засгийн алуурчд. Тий гэсэн учраас гэж. Тий эдийн засаг дээр бол ер нь зүгээр энэ номыг бол мэдээж ингээд аваад уншиж байгаа улсууд аваад унших улсуудад бол маш олон болоод хэрэгцээтэй үндсэндээ бол монгол хэл дээр анх удаа гарч байгаа ийм мэдээлэлүүд бол маш их бий л дээ. Гэхдээ энэ номыг уншсны дараа бол өөрийнхөө амьдралыг өнөөдөр бол монгол улсуудад бүрэлдэжээд байгаа энэ нөхцөл байдлыг ойлгоход тус нэмэр болох үүднээс энэ номыг нэгдүгээрт хийсэн те. Хоёрдугаарт бол ер нь бол өнөөдөр Монголд бол эдийн засгийн ямар одоо загвар тогтцоод байна. Энэ 20 жилд ямар загвар тогтцсон юм бэ гэдгийг гарцаагүй авч үзэх хэрэгтэй. Тогтоосон юм бэ гэдгийг. Тий. Тэр нь бол энийг бол заавал тулган бий болгосон юм бэ гэсэн үг байхгүй. Тэгтээ зэрэг чинь ер нь бол Монголын эдийн засгийг 1990 оноос хойш явж ирсэн одоо энэ
янз бүрийн бол олон улсын зээл тусламжийн байгууллага, гомдол улсын янз бүрийн консалтингийн зөвлөгөө өгдөг байгууллагуудын хийсэн одоо үр дүнг эргээд хардсан бол Монгол улс гагцхүү экспортын чиглэсэн. Ялангуяа сүүлийн үед бол уул уурхайн экспортын чиглэсэн. Түүхийд экспорт. Нэгдүгээрт Ашигт малтмал экспортлдог. Ашигт малбал түүхийд ер нь өөрийнх нь байгалийн нөөц баялаг өөрийнх нь боловсон хүчин гадагш экспортлдог. Энэ дээр бол тогтдог ийм эдийн засгийн загварыг болгоцсон байж байгаа. Хямд ажиллах хүчийн экспортлдог. Тэгэл үгүй яхаа. Хямд ажиллах хүч өшөө боловсралтай. Боловсрал өөрийнхөө үндэсний баялагаар бол бүтээсэн хүмүүсийн өрлөөсөө боловсрал мэдлэг гэдэг бол үндэсний баялаг шүү дээ. Энэ бол бас л яг адилхан уул уурхай шиг тийм үү? Одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн шиг яг л ийм үндэсний баялаг. Энийг бол гадагш нь хямдхан экспортлдог те. Зөвхөн экспортоос орж ирсэн энэ мөнгөөрөө амьдрдаг. Яг ийм системийг л болгоцсон байгаа байхгүй. Тэгтээ зэрэг л одоо хүмүүст хэлэхэд бол энэнийг бодож ойлгосны дараа бол монголчууд яг ямар байдалд орч байдаг бидэнд ер нь ирээдүй байна уугүй гэж бодоход хүрэж байгаа шүү. Үндсэндээ энэ схемийг би бас таныг авчирхаар ингээд харуулмаар байгаа юм да. Жишээлбэл ингэсэн 70-аад оноос энэ өрийн систем эхэлж. Одоо бол 3.80 гаруй долларын өр байгаа мó та хөгжиж байгаа. Хөгжиж байгаа орнуудад бол 2006 оны байдлаар ингээд аваад үзэх ердөөсөө хөгжиж байгаа орнууд 170-80-аад орн байгаа шүү дээ. Энэ улсуудын бол нийт өр нь гадаад өр нь 3.2 триллион доллар их 80 доллар болсон байхгүй. Одоо жишээл энэ доотлын энэ харж байгаа энэ хар хэсэг ба шүү дээ, тэ. Энэ жил бүрийн өрийн өнгөчлөгийг гэдэг, тэ. Өөрөөр хэлбэл жилдээ нэг 500 орчим тэрбум доллар юм уу та, тэ. Энийг бол зөвхөн гадаад өрийнхөө үйлчлэгээ буюу хүндэн төлдөг байхгүй. Ийм байхад бусад улсууд яаж бол одоо ядуурлаас гарахыг, яаж хөгжих юм, ямар ч үндэс байхгүй байхгүй. Бүр одоо жишээл нэг жил 70-аад оноос маш эрчимтэй өсөд одоо Монгол бол 90-ад оны систем рүү орлоо шүү дээ. Ерөнхийдөө тий. Тэгээд 90-аас оноо тааш бол ийм огцон өсөлттэй байгаа байхгүй тий. Одоо бол бүр ингээд одоо сүүлийн 2000 оноос хойш бүр ийм огцон өсөлттэй. Ийм дүр зураг гараад байна л да. Америкийн эдийн засгт бол Джон Гэлбрайт гэж тийм бас алдартай эдийн засгч шүү дээ. Тэр бол бас нэг хүний хэлсэн үг санаанд орлоо л да. Ер нь бол эдийн засаг бол ялангуяа одоо мөнгө санхүүгийн энэ нийлүүлэлт эдийн засгийн өсөлтийг экспоненциал гэдэг чинь бол байнгын хурдтгалтай ийм өсөлтөөр явж болно гэд боддог хүн бол нэг үл солиотой хүн, нэг үл эдийн засгч улсууд л байдаг. Тэгж хэлсэн байгаа шүү дээ. Ингэж ойлгождаг улсууд бол нэг үс солиотой, нэг үл эдийн засгч улсууд л ингэж ингэх ямар ч боломж байхгүй. Ягаад гэвэл дэлхийн нөөц баялаг тэ нэгдүгээр хоёрдугаар хүмүүсийн энэ эдийн засгт бий болгоцсон байж байгаа имийг хэрэглэх энэ хэмжээг бол экспоненциал ямар мөнхөд тасралтгүй эцэг төсгөлгүй өсөж байгаа ямар ч боломжгүй юм аа. Өнөөдрийн бол либерал эдийн засгийн гол онол нь бол мөнгөний ялангуяа монетарист онол бол ердөөс яг энэ дэр тогтдог. Тий, үндэс онол гэдэг чинь тий. Байнгын бол одоо чинь өр зээлийг бол тасралтгүй нэмэгдүүлж байгаа хэвээр. Тэгээд тэр өр зээлийг үйлчлэхийн тулд бол энэ дэлхийн бүх нөөц баялагуудыг бол тасралтгүй хайр гамгүй хэрэгжилж байгаа хэвээр. Хүмүүсийн одоо нуруунд дээр ирж байгаа бол өрийн бол очиад бол байнга өсөж байгаа хэвээр. Энэ ном л шүү дээ. Ер нь тийм л юм байна л да. Яг сүүхэн үгээр хэлэхэд шүү дээ. Олон хүн тайлбарлахаас ч гайхаад идэх юм. Тэгэхээр хуучин социализмын 70 жилийн хугацаанд бид нар чинь 11.8 тэрбум алтан рубльгээд байгаа шүү дээ. Доллартай нэгээр ханцсан ийм үнд орчлоо гэдэг 250 саяг төлөөд нэг юм далдарлаа шүү дээ. Тэр өөр. За ингээ сайхан өргөө болцсон бид нар сайхан гэжсэн чинь сая нөгөө Монгол банкны мэдээ харсан. Манай гадаад 8.1 тэрбум Америк доллар болцсон байгаа. Тэ? Дээрээс нь одоо энэ оюутлахоо. Одоо бид нар нөгөө тэрбум 600 сая хийх хэвээр. Тэрийг хийсэнгүү сая бас зээлээр авчлаа. Өөртөөгөө мөнгөө бүр ингээд хувааж авчиагаад тий. Дээрээс нь өдөр болгон 300 мянган долларын өрөнд ороод манайх эхэллээ. Нөгөө нэг 11.8 тэрбум долларын хуучин 70 жил хийгээд одоо энэ сайн муу энэ хот мот одоо сангийн аж ахуй баахан юмд хийсэн хэмжээний өрийг бид нар сүүлийн ердөө 10 жилийн дотор хийцэн байгаа. Энэ систем юу вэ гэдэг ингэсэн чи яг энэ дэр гарч ирж байгаа. Тэ? Ийм богиногцонд бид нар яг хуучнаас дутхгүй өнөрсөн ба шүү дээ. Сая хүмүүс хэлээд гүү тийх ёсгүй дээ. Биш байхгүй шүү дээ. Сая 2008 оны бол 7 сарын 1-ний үйл явдлаас хойш байгуулагдсан ердөөсөө засгийн газрын хийсэн гол юм болохтой зэрэг Монгол улсын гадаад өр бол үндсэндээ 5 дахин нэмэгдсэн байгаа шүү. 1.3-аас 1.6 тэрбум
доллар байсан байхгүй. Монгол улсын гадаад өр. Энийг бол Монгол банкны сайтан дээр бас орж үзсэн. Өнөөдрийн бол Монгол улсын нийт өр бол 8.1 тэрбум. Тий. Тэгтээ зэрэг чинь 5 дахин нэмэгдсэн байгаа. Тийм ээ. Нэгдүгээрт. Хоёрдоо 44 бол би бас тэгээд телевизээс хальт харж ирсэн сангийн сайтыг мэдэгдэж байгаагаар бол бид нар 2008 оны эдийн засгийн хямралыг бол хамгийн богино хугацаанд бол давсан гэж байгаа шүү дээ. Тий. Энэний тайлбар нь ердөөс л энэ л байгаа байхгүй да. Асар хэмжээний Асар их хэмжээний бол гадаад өрөнд л орсон байна. ойлгомжтой ш. Нөгөө хямралаас гарах төлөвлөгөө гэж хэлцэж яхад 1.2 их 80 долларын баталгаа гаргаж өгөх асуудлыг парламентыг шахаад ирсэн шүү дээ. Баталгаа гаргаж өг гэдэг чинь бол ер нь хүмүүс тэр нь манайхны зээл авах эрх нээл гэдэг тийм эрх нээ. Та нарын өмнөөс Монголын ард түмний нэрийн өмнөөс Монголын ард түмэн дараа нь төлөх энэ зээлийг одоо бид нар давах эрхийг нээж өгөл гэсэн үг шүү дээ. Тийм байгаа тийм. Ийм л юм байхгүй. Тэгээ ер нь бол Монголын эдийн засгийн сүүлийн 20 жилд бол явсан энэ бүтцийн өөрчлөлт гэдэг энэ явуулгын одоо ямар үр дүн байх гэдэг. Үндсэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүх суурийг бол бид нэр өөрсдийн гараар устглаа. Хүний мөнгөөр эвдэн бөснүүлсэн байхгүй. Тийм учраас бол Монголд одоо чинь ажилгүйдэл тийм үү? Ядуурл гуйланчлал энэ нийгмийн задрал ялзарлын бол гол үндэс нь энэ байхгүй. Өөрснийхөө бид нар гараар хийсэн байхгүй. Хийсэн ба. Тий. Тэгэд энийг болохтой зэрэг бол манайхан чинь санаж аваад 1990 одоо 93 оны үед чинь манай эрх хөрөгчд ердөөсөө бид нар зах зээлийн эдийн засгийг мэддэггүй гэж ярьдаг байсан шүү дээ. Гоцоо одоо бид нар сайн мэдэхгүй. Одоо хүртэл бид нар мэдэхгүй байгаа байхгүй. Тэгтээ шиг чамайг асуудал гарч ирж байгаа. Өчнөө олон боловсон хүчний сургаад байгаа боловч яг гол юмыг нь бид нар хэлж өгөөгүй байхгүй. Тийм ээ. Тийм үү? Тэгтээ зэрэг чинь бол бид нар бас эндээс хүн бүхэн дор бүр дээр нэг дүгнэлт хийх ёстой байхгүй. Бүр их аюултай сүүлийн 2008 оноос хойш 5 дахин өрөнд орно гэдэг бол тэр боловсон хүчнийг бэлтгэснээр бүр 7 байдлаар орчиж байгаа юм шүү дээ. Тэгэлгүй яах юм. Одоо бол манайхны энэ эдийн засаг гэж одоо яриад байгаа энэ улсууд бол одоо зэрэгт янз бүрийн урт хугацаанд болохоор ингэн дунд хугацаанд болохоор ингэгээд нэг юм дунд хугацааны нэг юм загвараар яриад байгаа ч ер нь хиллэг нь хүртэл юм загварт орцсон те. Тэд нар бол ямар нэгэн одоо жишээ юу гэдгийг нөө зүн бэлгийн тулдаанд орж байгаа юм шиг юм яриад байгаа ч нэг юм шиг байна. Тэ? Ийм ийм хүлээлттэй байна. Нөгөө 5 жилийн төлөвлөгөө шиг л бодоод байгаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэ. Гарцаагүй биелэх ёстой тийм үү? Энд нь бол одоо Монголын нийгмийн бол бүх одоо хүч тийм үү? Бүх хөрөнгийг бол дайчилж байгаа юм байна. Гарцаагүй бол энэ рүү бид нар явж байгаа юм байна. Тэгэхдээ бид нар бол одоо дахиад хэлэхэд түрүү бид нар ярьсан шүү дээ. Монгол улсын бол эдийн засгийн гадаад загвар бол ердөөсөө экспортын чиглэсэн. Экспортын чиглэсэн гэхдээ зэрэг чинь одоо хүмүүс бол ороод үзэж болно л доо. Тэр юу гэхдээ зэрэг олон улсын валютын сан, Дэлхийн банк ер нь бол дэлхийн бусад энэ зээл тусламжийн байгууллагуудын албан ёсны сайтууд дээр ороод ингээд үзэхдээ зэрэг Монгол улс бол Африкийн бол одоо орнуудын яг дунд нь маш бол эмзэг экспортын бүтцтэй. Манайх бол одоо зис төмрийн хөдөр те шонш нүүрс гэсэн хэдхэн цөөхөн хэдхэн бол экспортын бүтцтэй гэсэн. Цөөхөн тооны бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр нэгдүд гаргадаг гэсэн. Тэгээд тэр гаргаж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ нь одоо байнга өсөж явах хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол тэр бүтээгдэхүүний ханшийг бол бид нар өөрсдөө бол мэдэхгүй. Тэр бол дэлхийн зах зээлийн тухайн үеийн конъюнктур тийм үү? Тухайн үеийн бол үн бүрдлээс Монголын эдийн засаг шууд шалтгаалж байдаг ийм загварт үед бид нар орчод. Бид хичнээн нийлүүлсэн тэрийг тогтоож ямар ч тийм байхгүй. Бид нар гадна талаас бол маш хүчтэй хараатай байхгүй юу? Ингээ ухамсарын ойлголтод бол эрэлт нийлүүлэлтээр яа тийм Монголын юу ингээд л ороод эхлэх юм бол нийлүүлэлт ихсээд эхлэх юм бол дэлхийн зах зээл дээр унчихна гэх. Маш энгийн ухамсартай л бид нар бодвол яваад байдаг. Маш энгийн ухамсараар тийм юм шиг зүгээр жишээлбэл санагдаж байгаа нь тэгвэл нийлүүлэлтээ тодорхой хэмжээнд барих юм бол доктортой үнд байлгах юм байна гэдэг л. Үнд бол бид нар үнийг тогтоодгоо. Манай парламент чинь жилд нөгөө нэг орлогоо тавцах гэж зэс тэд байна гэж байгаа л дураараа нэмэл бахан хий тоо гаргачихдаг шүү дээ. Тэгдэггүй яа. Тэгтээ зэрэг чинь бол манай дэрдөөс экспортод гаргадаг энэ бүтээгдэхүүнүүдийн үн ханш бол гадна талаас маш хүчтэй байгаа гэж бид тэр ярьж штэ. Тэгтээ зэрэг бол энэ ердөөсөө үн ханш нь бол эрэлт нийлүүлэлт гэдэг иймэр тогтдоггүй байхгүй юу? Чи одоо бол санаж байгаа 2-3 жилийн өмнө бол нефтийн бүтээгдэхүүнүүд чинь $147 болчоо те. Эргээд бол $67 болоод ингээд унсан шүү дээ. Тэгтээ зэрэг чинь тэндээс нэг асуулт гарч ирж байгаас дэлхийн ард түмэн болохдоо чинь нэг хэрэглэхтэй зэрэг бол одоогийн байж байгаас 2 дахин илүү шатхуун хэрэгэлдэг юм шиг тийм биз дээ. Тэгж ойлгогдож байгаа тэр биш байхгүй юу? Ер нь бол энэ эдийн эрэлт нийлүүлэлтээр үн тогтно гэдэг энэ бол ердөөс хуучин хутлаа хоосон доог байхгүй да.
Зүгээр энгийн ухамсараар тийм юм шиг санагдаж байгаа. А гэвч яг хэрэг дээр болох ямар ч бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн бүтээгдэхүүн тэрэн дээр бол эрэлт нөлөөлөх маш сулхан нөлөөлж өгдөг боловч хамгийн хүчтэй нөлөөлдөг юм бол хөрөнгийн зах зээл гэдэг нэг 58-ны зах зээл шүү дээ. Энэ бол 58 гэдэг чинь бол тэрэн дотор одоо чинь нефтээр бол зүгээр л ингээд цаас хооронд нь фьючерс гэж юм байна л да. Одоо юу гэдэг намар бол одоо гарах ургацаа өнөөдөр худалдаж байдаг ч юм уу. Дараа жил бол одоо чинь олборлох түүхий идүүд мөрсө өнөөдөр зүгээр цаасаар худалдаж идэг ч юм уу. Яг ингээд бол өөрөөсөө 58-аар ингээд өсөж идэг учраас энэ бол 58-нд эргээд яг бодиттой бол одоо энэ түүхийд материал бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлээр гаргадаг улсуудын ханшиг ингэж удирддаг байхгүй. Каддафигийн хамгийн том эсэ ажил зурчлалын үйлчлэгийг шууд хэрэгжүүлсэн гэдэг. Тий. Энэ дээр асар их мөнгө зөвхөн энэ юм дээр асар их мөнгө жишээлбэл бид нар хийдэг. Хоёрдугаар нэрээ бид нар ойлгоход гадаа байгаа хоттой хоньо хідээр худалдаа бид нар мэдэхгүй л байгаа. Тий, мэдэхгүй байгаа байхгүй. Өсгөл байгаа. Тэгээд яг худалдаа ихээр үгүй зах зээл гэдэг юм үн тогтооцоод чиний хон чинь 5 төгрөггүй энэ чинь 10 төгрөг өртөгдөг. Тэгээд би 10 төгрөгөөр бол хийсэн шүү дээ. Гэдэг тэр хамаагүй одоо 5 төгрөг болсон гэсэн. Байгаа шүү дээ. Тий. Гэх мэт юм руу ороод байгаа шиг. Тэгээд энийг бол ердөөсөө шууд бол нөлөөлж байгаа. Манай эдийн засагт бол шууд нөлөөлж байгаа юмнуудыг бид нэр шууд бус нөлөөлж байгаа юмнууд бас байгаа байхгүй. Шууд бас нөлөөлийн хүчин зүйлүүд байгаа. Тэр нь юу ихтэй зэрэг чинь бол манай энэ мөнгө санхүүгийн энэ бодлогыг өөр бол загварт бас хийгээ хийсэн байж байгаа байхгүй. Монгол төгрөгийн одоо ч Монголын эдийн засагт бол нийлэгдэж байгаа төгрөгийн хэмжээ гэдэг бол Монголын төгрөгийн ханш гэсэн үг шүү дээ. Энийг ердөөсөө гадна талын экспорттоо маш хатуу ийдсэн байгаа байхгүй. Тэгтээ зэрэг бол өнөөдөр тэрүүгээр доллар худалдаж авам. Тэгээд доллартай авч явчих. Өнөөдөр бол ингэж байгаа. Ер нь бол сая ер нь сүүлийн өдрүүд одоо өрнөж байгаа одоо нэг чухал үйл явдал болохтой зэрэг чинь Монгол банк бол одоо долларын ханшийг барьж чадсангүй учраас болоод бензин шатхууны үн нэмэгдлээ гэдэг байгаа шүү дээ. Тэр бол зүгээр би судлаачийн үед юу гэж үзэж байгаа хэрэг бол яг хамгийн гол шалтгаан бол Монгол банкнд байгаа байхгүй юу? Монгол банкны бол одоо бас нэг тэр албан тушаалтан хэлсэн байлаа 2 жилийн өмнө бол бас төгрөг 1450 болоход бензин 1200 байсан. Тийм 1200. Би тэгэхээр зэрэг чинь зориу шалгаж үзлээ л дээ энийг. Тэгэхээр зэрэг чинь өнөөдөр бол 2012 оны 1 сард те $113 орчим байгаа шүү дээ нэг баррел нефт тийм үү? Тэгэхэд яг 2 жилийн өмнө 2009 оны бас 1 сард энэ бол зүгээр $77 байсан баг шүү. Дундаж үн шүү дээ. Тэ? Дундаж үн тэр чинь хэд хэдэн маркийн одоо бензинүүд байгаа шүү дээ. Одоо газрын тосны. Тэгээд тэрний дундаж үн $70 байсан байж байгаа байхгүй. Тэгэд ийм энгийн бол одоо чинь ийм энгийн юм дээр л одоо худлаа яриад байгаа юм шиг тийм. Мэдэхгүй байгаа юм уу? Тэр зориуд худлаа яагаад байгаа. Би нэг одоо хэлж мэдэхгүй байна л да. Тийм учраас ердөөсөө энийг бас нэг энэтэй холбогдуулаад нэг юм заавал хэрэгтэй. Инфляц гэдэг бол ердөөсөө Монгол улсын төгрөгийн одоо худалдан авах чадварыг буурч байна гэсэн үг байхгүй. Нэгдүгээрт. Хоёрдугаар бас нэг маш чухал хүчин зүйл нь гэсэн Монгол төгрөгийн өөрийнх нь девальвац гэдэг юм байгаа байхгүй. Тэр бол Монгол төгрөгийн гадаад валюттай ханш гэж байгаа. Тэгвэл зэрэг бол энийг маш товчхон тайлбарлая л да. Монгол төгрөгийн бол одоо гадаад валюттай харьцах ханш нь буурахтай зэрэг Монгол улс бол одоо бүх дотоодынхын ихэнх хэрэгцээг бол гаднаас нийлүүлдэг учраас тэр чинь девальвацаар бол гадна талынхаа нөгөө нийлүүлэлт нь өндөр болчихж байгаа юм чинь тийм хүлээлт зүгээр болчихж байгаа юм чинь тэр нь бол дотгошоо орж ирээд инфляц болчихж байгаа байхгүй юу? Ийм л юм байгаа байхгүй юу ердөөсөө. Тийм учраас бол өнөөгийн тогтцсон байж байгаа мөнгө санхүү банкны одоо загвартай 8 жаргал яриад байгаа шүү дээ. Энийг бол ёстой энийхээс өөр одоо тийм харамсахаас өөр бол бид нар тийм байхгүй шүү дээ. Энэ номын сургамж эдийн засгийн алдарчдын намжлал ийм ном байсан л да. Харьцуулахад бол ийм олон жишээнүүд байна тий. Энийг үгэнд би боддог юм. Манай энэ төрийн эрх барьж байгаа хүмүүс банк санхүүгийнхэн за улс төр сонирхох гэж байгаа бол үнэхээр гишүүн бол улс төр хорхоотой улс энийг хэлж байгаа юм шиг тий. Ягаад гэвэл энэ нөхдүүд чинь уг нь бид нар зориулаагүй л дээ. Гэхдээ ийм бузар булаа бид нар хийж ирсэн шүү гэдгээ ингээд сайхан тайлгнаад тавьсан байгаа. Кейсүүд те. Би зүгээр л яхаа танахыг ч бас тэгнэ гэсэн үг шүү дээ. Тэгэлгүй яхаа. Тэг нөгөө их 8 орноос бусдыг чинь. Би тэгээд түрүү хэлж байна. Энэ номыг бол ингээд орчуулад ингээд бодоод хийж явах нь явцад бол өөрийн ирэхгүй бол ердөөсөө Монголын өнөөдрийн энэ байдал бол нүдэн бууж байгаа байхгүй. Бид нар гагцхүү бол энийгээ бид нар олж харахгүй байгаа байхгүй.
олж гарах хүсэлгүй байгаад байгаа юм уу? Тэгэхээр 20 жилийн гайхалтай байгаа шүү дээ. болж исэн үйл явц. Болж исэн үйл явдлууд одоо ч болж байгаа. Тийм үү? Уншингууд л энэ дээр Монгол гарч ирээд байна. Тийм бол тэгэлгүй яхав. Энэ ердөөсөө зөвхөн нэрийг нь солиод явахад л яг тэрүүгээр бодлол нь бүх тэр загвар, бодлого үйл ажиллагаа аман хүргээд байгаа үр дүн нь бол яг л юм байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ номыг авч уншаад үнэхээр бид нар бол одоо монголчуудын ер нь Монголын ард түмний өнөө ирээдүй бол бас тийм үнэхээр гэрэлтэй л харагдахгүй байх шүү гэдгийг л манай энэ шийдвэр гаргахчид энэ намтай ер нь түрүү хэллээ энэ улс төрчид бол заавал олж харах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй бид нар гэлээд. Ойлгож гарч иж бол энэс гарах арга замуудынхаа тухайс ярилцах хэрэгтэй шүү дээ. Тэ? Улсанд орчихгүй байх, золиос болчихгүй байх, алуурчин намнуулахгүй байх гэсэн хүнд хэцүүстэй үл бид нар ордог. Тэгэлгүй яхав. Тийм учраас ер нь бол бид нар бол энэ 20 жилд бол зарим нэг бол ололт байлаа ч гэсэн энэ ололт бол яг бидний цаашдын бол одоо хөгжил дэвшил эдийн засгийн тэлэлтийг те хангаж явах ийм бол хэмжээ, ийм бол загвар те ийм үр дүн, ийм бол баат суурийг бол бид нар тавьж чадаагүй байх шүү гэдгийг л бид нар ойлгох хэрэгтэй байхгүй. Тийм ээ. Улам бүр эмзэг, улам бүр аюултай ямар бол бид нар явж байгаа. Гулсаад байгаа байхгүй. Одоо бол ингээд нийгэм дотор бол маш их гүн гүнзгий одоо хүний эрхэх үзэлтэй. Хүний эрхэх үзэл тэгээд задрал ялзрал явагдаж шүү дээ үндсэндээ. Манай бүх нийгмийн бүх амьдралын салбарт бүх салбарт бүх. Тэгэхэд энийг бол бид нар хурдан зогсоохгүй юм бол үнэхээр Монгол үндэстэн улсын бол хувь заяа бас их хөрхилтэй байдалд орж ийн шүү гэдгийг бид нар хүн бүхэн. Тэгэхээс бид нар энэ дотроос ямар нэгэн буруудныг ирж хаях биш байхгүй да. Бид нар ийм байх шүү гэдгийг бид нар нэгдүгээрт бол бид нар олж харах хэрэгтэй. Хоёрдугаар энэс яаж гарах арга зам байна гэдгийг бол бас бүгдээр ярилцах хэрэгтэй. Хамгийн гол нь энд бол бас нэг миний зориуд хэлье гэж бодож байгаа юм бол бид ямар нэгэн бол нам одоо эвсэл холбоогоор талцах бишээ. Ер нь бол өрөндийн энэ ардчлалын энэ цагаар биднэрт яг хэрэгцээтэй биднэрт бол таар тохирч байна уу? Монголын ард түмний язгуур ашиглал үйлчилж чадж гэнэ гэдгийг бид нар харах хэрэгтэй байхгүй юу? Тийм бай. Тэ? Их бодож байхгүй бол энэ Джон Перкинс, Стивен Хайд нараас илүүтэй өөрсдөө алуурчин дотоодын алуурчин болчих нөхцөл төртөл. Ялангуяа сангийн сайдууд Монгол огны хэрэглэгчдэр өөрсдөө алуурчин болчих нөхцөл төртөл ажиллагдаад байна шүү дээ. Тэгэлгүй яхаа ердөөсөө энэ бүх үйл ажиллагаа бол зөвхөн гаднаас явахаас гадна бол гадаадд бол сургасан тий гадаадд янз бүрийн одоо чинь одоо курс хийсэн, сургалтанд хамрагдсан яг ийм улсуудаар л дамжиж энэ хийгддэг байхгүй юу. Гэхдээ тэр улсууд бол одоо зарим нэг нь бол одоо чинь юу гэдгийг дотроо бол эргэлзэж ус бодож байдаг л байх. Зарим ихэнх нь бол зөвхөн миний уулзж иржсэн улсууд дотроос ихэнх нь энийг мэддэггүй юм байна. Тийм ба. Уг нь бол өөр яг тэр онол номынхын дагуу улс орноо хөгжүүлэх гэж гэсэн гэрийн сайхан сэтгэлтэй л зүтгэж байгаа шүү. Энийг бол 23-4 цаг ажиллаад. Тэгэхээр ер нь бол бид нар сүүлийн 20 жилд бол ямарваа нэгэн имийг маш хэлбэрчилж ойлгодог, ойлгуулах гэж хичээдэг ийм болчлоо л да. Энэ юу хэлээд байна гэхдээ зэрэг чинь ердөөсөө Монголын ард түмний бол энэ мэдлэг, боловсролын төвшин бол маш гүн гүнзгий бол уналтанд ороод байна. Энэ бол Монголын нийгэмд өнөөдрийн болж байгаа энэ асуудал одоогийн нэг долларын хаан шунах, бензин шатхууны үн нэмэгдэхээс гадна ер нь нийгэм бол өөрөө үндсэндээ бол системийн энэ хямрал мохордолд орчоод байна гэдгийг бид нар хүн бүхэн ойлгож ухаарах хэрэгтэй байхгүй. Энийг бол төр засгийн түвшинд айл гэр бүлийн төвшөнд хүн бүрийн төвшөнд энийг ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгжиж энэ нийгэм бол энэнийг одоо ямар нэгэн буруутныг ирж хайх биш. Нийгэм бол улам илүү одоо нэгдэж нэгтрэх хэрэгтэй байхгүй. Дотроосоо буруутныг хайх биш. Тэгээд энэ систем чи болоод бид юу руу шахаад байгаа юм бэ? Тэгээд энэ бол Монголын ард түмний энэ амьдрал ах уу, эдийн засаг энэ юмнуудын биднэр загварыг яг өөрснийхөө энэ хөгжлийн төвшөнд, уламжлалын төвшөнд тийм үү? Энэ хүрээнд бол бид нар дахин шинээр өөрснөө энийг бол бас томьёолох хэрэгтэй. Энийг ямар дээд давгүй нэг ойлголттой болж байгаа хэрэгтэй байхгүй юу? Тэгжээч сая Монголын нийгмийн энэ бүх хүтэн чармайлт бүх юмыг нэг чиглүүлэх хэрэгтэй. Ингэж ижил ганцхан гарна. А тэгэхээр бол одоо юу гэдэг дотроосоо бол одоо энийг
Тэ янз бүрийн бол юм хилээд божигнуулаад буруудныг хайгаад мөн гадна талаас бол янз бүрийн бол зөвлөгөө биеийн зөвлөгөөг бол хаалтан дотор хэлж л да. Энийг бол дагаад ингэж явна гэдэг бол зөвхөн тэр хүн өөрөө биш. Бүхлбүтэн ард түмэн улс үндэстнээ бол үнэхээр сүнэж шүү гэдгийг л бид нар дор бүртөө бид нар ухамсарч ойлгож сэхэрэх хэрэгтэй байхгүй. Сайн магнаа хэлэхээр гайхсан юм. Нэгээр одоо газрын тосыг экспортлогч дэлхийн хамгийн том улсын нэг шүү дээ. Гэхдээ тэд нар яагаад гадаадаас газрын тос судалж явдаг юм байхад гэдэг. Гаргасан үнээсээ өндөр үнээр. Тэ. Гэт надад хизээ нэгэн цагт монголчууд хамгийн том экспортлогч мөртөөсөө гаднаас зэс авдаг болж магадгүй юм шиг байна гэж. Тэр бол сургууль өндөр гэж чинь. Илүү өндөр үнээр тий. Өөрөөр хэлбэл шууд дотгошоо гош. Заавал тэрийгөө дамжуулж бид үнэтэй авах системээр орчвол яана гэсэн чил харамсалт төрж байгаа байхгүй. Болох юм шиг байлээ баг. Тий. Тэгэхээр бол нэгээр бол ер нь дэлхийн бол газрын тос экспортлогч бас их том нэг 10 дугаар байранд орчим бол явдаг ийм том нийлүүлэгч ус байхгүй. Тэгэхээр энэ номон дээр бол яг нэгэрийн тухай бүтэн бүлэг орсон байгаа шүү дээ. Тэнд бол одоо чинь нэгэрийн газрын тосыг бол тойрсон ямар үйл явдлууд болж байна. Тэ сүүлийн бол 112 жилийн турштай энэ гадаадын энэ одоо үндэстэн намсан корпорацууд бол үндсэндээ нэгэрийн ард түмнийг ямар болгоцсон байж байгааг энэ номон дээр бол бүр нүдэнд бүтлэгчж байгаа шүү дээ. Ста баялагтай бол бид нар станаар баяж ин гэдээс худлаа юм байна гэж тий. Бараг баялагтай болох юм бол энэ жижиг бураанууд бүрс гай болох юм шиг. Гай энэ бол ста баялагын хараал байхгүй энэ бол тийм юм байна. Өөрөө л бараг тусах юм. Гэтэ бид нар бол тэрийг баян бодох хэрэгтэй юм байна л тий. Ямар ч баялагийг бол ер нь бол улс орны эдийн засаг гэдэг бол чөлөө зах зээлийн энэ орчинд хөгжих өөрийн үндэсний үйлдвэрлэлийг бий болгох боломжгүй байхгүй даа. Тийм юм байна. Боломж. Ягаад гэвэл угаасаа чинь гинт арахгүй хүнтэй өрсөлдөж болохгүй байхгүй даа энэ чинь. Одоо манайх нэг том одоо авраг тэ нэгийн даваанд бол нэг залуутай бол барилддаг тийм үү? Яг л ийм байхгүй даа. Тийм учраас бол тэр одоо бүхийг бол бөхөр ингэж зүүрлж үзсэн юм бол тэр бүхийг цааш нь явуулахын тулд чинь яг өөрийнхөө жимд тийм үү? Өөрөө одоо хөгжиж иж тийм үү өөрөө бэлтгэл сургууль хийж иж болоо тэр хүнд тэр хэмжээнд төрчээ дараа нь одоо тэр аваргуудтай барилдана өгөхөөс угаасаа чөлөөт эдийн засаг гэдэг бол том нь жижигүүдтэй бол одоо тулгалт хийж идэг ийм л бол эдийн засаг санхүүгийн ийм л систем байхгүй да тэрийг зөвхөн л чөлөөт гэж нэрлэлцэн. Гэхдээ зэрэг чинь асуудал гарч ирж штэ. Чөлөөт гэдэг юм бол чөлөөт гэдгийг яг юу гэж ойлгох вэ? Хинэн чөлөөтэй хүн хин нараа илүү чөлөөтэй байх юм гэдэг асуудал. Тэд чөлөөтэй юм уу бид чөлөөтэй юм уу гэдэг асууж болох. Энэ капиталын баялагын гадагшаа улс болоо гадаад өргөд таавчирсан байна л да. Нигер, Филиппин, Мексик, Венесуэл, Аргентин, Бразил, Орос гэдэг. Энэ улсууд энд олдогдсон байгаа юм. Тэглгүй яхаа яг энэ номонд бол Оросын жишээ бол Оросын жишээ бол энэ дээр байгаа. Гэхдээ бол яг энэ дэс Оросын жишээ бол тий бусад улстайгаа бол харьцуулаад бол орцсон байгаа. Гэхдээ энд бол одоо байж байгаа ихэнх улсуудад одоо банк олон улсын бол энэ зээл тусламжийн байгууллагуудад ажиллаж исэн энэ улсууд яг дотроос нь өөрснөө харсан оролцож байсан те энэ үйл явдлуудын тухай маш олон ишлэлүүдтэй баримт материалуудтай материалуудад үндэслээд энийг бол бичсэн байхгүй. Энэ бол тэгсийн гинлээ гэсэн юм бол нэг ч тийм байхгүй. Би яг тэгсэн юм а гэсэн юм уу? Тийм яг л одоо ингэсэн юм а гэсэн. Тэгэд энэ ном угаасаа бол юу 2007 онд бол хэвлэгдэж гарсан. Тэгэд 2008 оноос бол ер нь тэнд бол маш их шууган тарьж байгаа судлаачтай. Одоо энэ уншигч нарын дунд улс төрчдийн дунд шууган тарьж байгаа нэг том бестселлер чухал ном шүү дээ энэ бол. Энийг бол бид нар уншиж ойлгож ер нь уншина гэдэг бол бас нэг сүүлийн үед ажиглаад байхад тэгэл бол уншина гэдэг бол уншихтай энийг бол ухамсарлаж ойлгох хэрэгтэй байхгүй юу да. Харин таны өөрийнхөө амьдралтай холбож ойлгох хэрэгтэй байхгүй юу. Байнга яриад зурж байгаад нугалж байгаад уншаарай гэдэг. Битгий гүлгээ харчаарай гэл те. Тэгэхээр энэ дотор бол бас нэг юм байж байгаа бас ер нь энэ гадаад ингээд номын юмнууд ингээд орчуулад ялангуяа бол улс төр эдийн засаг санхүүтэй энэ холбогдолтой асуудлуудыг нэлээд олон жил судалсан хүний үед би юу гэж хэлэхдээ зэрэг чинь тэдний бол одоо энэ барууны нийгмийн одоо дотор нэг юм байна. Тэр юу гэхтэй зэрэг чинь ямиг шууд ус гэлдэггүй байна бид нэр. Бас нэг манайхан ярьдаг шүү дээ мөр хоронд нь уншина гэж хэлдэг шүү дээ. Цагаан мөрөнд бичнэ. Яг цагаан мөрөнд нь бичнэ гэж. Яг энийгэд бид нар олж хараасаа л гэж би хүмүүст захих гэдэг байгаа байхгүй.
Тэгэд энийг бол ойлгоцсны дараа бол одоо өөрийнхөө амьдралтай холбоод тэгтээ зэрэгэл энэ бүх юмнууд маш тав тодорхой харагдаж эхэлнэ. Энэ бид нар хичнээн одоо хэцүү, хичнээн аимшигтай нөхцөлд орчод байгааг бид нар олж харах юм боломж өгдөг гэсэн. Манайд нэг тийм өөртөө итгэхгүй байдал байна л да. Энэ магадгүй сүүлийн 20 жил манайхны тэрхүү болсон бас л нөгөө юм байна. Та нар хизээч жижиг ус учраас би даач чадахгүй. Орос ч амир хадчих амир. За заавал Америкт явахгүй бол тэгэл 3-4 ширших бол будаа. Манайх бүгд айлаа шүү дээ. За энийг уншлаа ойлголоо. Гэхдээ бид нар тийг хаачих юм дээ. Дэлхийн нийт ийм л байгаа юм бол нэгээр бол манайхад хүчрэх. За Орос бол одоо ямар хүчрэх гөрөн те. Тэгсэн энэ системээр ингээд энэ өөрийн үйлчилгээ гадаад өрийн харахаар чинь Бразилийн дараал орчих шүү дээ. Тэгэлгүй хамгийн өндөр түвшинд орсон юм. Тэ. Гэхдээ эдгээр тэгээ баллуулж. Гэхдээ энэ бол одоо 2006 оны бол судалгааны материалуудаар тулгарч ирсэн энэ график юм байна шүү дээ. Гэхдээ тэрнээс хойш бол одоо BRICS гэж гарч ирсэн те. Тэрнээс хойш бол энэ харьцаа бол одоо өөрчлөгдөж эхэлсэн. Маш хурдтай өөрчлөгдөж эхэлсэн. Маш том үйл үзүүлсэн. Тий, тэглгүй яхаа. Маш хүчтэй үйл өөрчлөгдөж эхэлсэн байна. Тэгвэл зэрэг чинь бид нар түрүүчийн бас нэг ярилцлаганд тавьж ирсэн. Бид нар энэ 90 цагийн дуудлагыг бид нар ойлгож нэг сонсох хэрэгтэй шүү л гэдэг л би ийм л имийг л хүмүүст хүргэх гээд оролдоод байгаа шүү дээ. Энэ эдийн засгийн ийм дуудлага те. Одоо эдийн засгийн эрх чөлөөний дуудлага юм байна шүү тийм. Тийм учраас ер нь бид өнөөгийн байдлаа өнгөрсөн түүхээ ирээдүгөө бид нар бас эргэж харах болчихжээ л гэж л би хэлэх гээд байгаа байхгүй. Марксистууд энэ тэргэж одоо цоглуулж ирсэн ч яах вэ? Явахаас мэдээж бид нар марксизм, коммунизм руу буцна гэж юу аах вэ? Ойлгомжтой. Мэдээж мэдрээ гарцаа хагаал явж илээ шин рүү. Мэдээж тий. Тэгтээ зэрэг чинь ийм байгаа ш. Ер нь бол түүх бол одоо чинь иргэд давтагддаг боловч яг л нөгөө урсаж байгаа голын ус шиг адилхан нэг усанд бол хоёр дахин орд болдгоо гэдэг. Мэдээж бол бид нар одоо зарим хүмүүс хэлж болно та нар бол эргэж буцах гээд байгаа юм уу? Үгүй шүү дээ. Бид нар бол аль системд нь юу сайн байсан тий? Тэрийг нь аваад өөрийн гэсэн ямар ч үндэсний нэг юм санаатай, үндэсний Монгол санаатай болж байгаа байхгүй юу? Монгол загвартай болж байгаа байхгүй юу? Тэр загвар бол ямар нэгэн одоо чинь байн хөдлөхгүй нэг юм загвар хатуу юм байна гэсэн үг шүү. Тэрэндээ байн бол одоо бид нар нэмэлт засварл хийгээд гэхдээ нэг том бодлогыг бид нар одоо Монгол хүн бүхэн Монголын бизнес эрхэлж байгаа улсууд эрх баригчид нь Монгол хүн бүхэн энийг дотроо бодож явдаг. Тийм үү? Энэ рүү явж байх ёстой. Тийм үү? Гэсэн ийм бодолтой бид нар байх ёстой байхгүй. Эхний алхмуудыг хийгээл эхлэв. Унгарыг бол зээлж гэрх мэрхийн буруулаад сүүл хийж байгаа ч гэсэн сая яг Европын холбоо зул сараа тэмдэглэж байгаа төв банка засгийн газрын мэдээлэлд аваад энэ гадаадтай шууд уйдсан нөгөө нэг өөрийнхөө үндэсний валютыг долларуулаад заримтлаа рубльч гэж яриад байгаа шүү дээ. Тэрнтэй уйдсан системээс шууд тасалж шүү дээ. Тэрний дээр Унгарт таслыг дарамт учирч ийл дээ. Унгарыг хараад л байна. Тий. Тэгтээ зэрэг сая Унгарийн болол парламент энэ оны эхэнд бол 12 сарын 24-нд байна уу шинэ үндсэн хууль баталсан байхгүй юу? Тэр шинэ үндсэн хуулинд төв банка засгийн газрынхаа мэдэлд авахар ийм бол одоо юм хийцэн байхгүй юу? Залд хийцэн. Тэгэд энийг нь бол Европын холбоо одоо дэлхийн бол энэ банк санхүүгийн одоо байгууллагууд тэ энэ зээл тусламжийн байгууллагууд тэрийг нэг шүүмжлээд байгаа шүү дээ. Тэгж байгаа тий. Нөхө зээлж хийх мэрхийг нь тэглгүй яхаа зээлж хийхийг бууруулаад. Гэхдээ энд нэг асуудлыг ярих хэрэгтэй шүү дээ. 2008 оны зээлж гэрхийн тухайд ер нь рейтингийн тухайд нэг зүгээр жишээ хэлье л та гэж байна. Тэгвэл зэрэг одоо бол бид нар мэдж байгаа стандарт энд Poor's гэдэг тэгээд Fitch гэдэг одоо энэ хэд хэдэн 2-3 хаан бол рейтинг тогтоодог байгууллагууд байдаг шүү дээ. 2008 оны бол Америкт болсон одоо санхүүгийн хямрал бол орон сууцны барьцаа зээл олгодог хоёр том бол корпорациас бол одоо үүсэлтэй гэж ярьдаг шүү дээ. Тэр нь Penny Media, Freddie Mac гэжтэй. Энэ хоёр бол дампуурал зарлж исэн өдрөө хоёулаа бол 3 аатай байсан гэдээ боддоо. Зээлж хамгийн дээд түвшин. Тий. Тэгэл зүгээр л ойлгочих. Ер нь рейтинг гэж юу юм бэ? Нэмүн чанар нь юу юм бэ? Боо шөмжлөлттэй. Зүгээр л ердөөс ингэж ойлгочих л тэгэл ойлгомжтой. Бүх юм ойлгомжтой байхгүй. Энэ ном худалдаанд гарсан энэ хаанаас авч болох хүмүүс яагаад л зарим сайдууд аваад уншсан байна л да. Гэхдээ тэр чинь дох гэдэг юм дээгүүрээ тараад. Тий, энийг бол ерөнхийдөө бас улсын хурлын гишүүд зарим бол энэ холбогдох албан тушаалтангуудад бас нэг бараг 100-аас ширхэг бол тарж хүрсэн байгаа л да. Дамжуулж өгч. Тий, тарааж өгсөн байгаа. Тэд нар төрөхөөс илүү
оюутнууд ядч уншдаг. Тэгэлгүй яах юм. Сургуулийн бүгд тэр. Оюутнууд ер нь бол Улс төр судлалынхан, нийгэм судлалынхан бүгд тийм. бүх хүн ойлгох хэрэгтэй байхгүй нэг. Өөр жирийн байсан тийм. Мэдээж нэг гарцаагүй хүн өөрийгөө бол үнэхээр Монголын төлөө те цоглох зүрхтэй өөрийнхөө бол амьдралыг энэ нийгмийнхээ амьдралыг бол бас ойлгож ухаарыг энийг бас өөрчлөе гэж бодож санаж байгаа бүх хүн авч унших хэрэгтэй. Энийг бол энэ бол интерном мир номын сүлжээ дэлгүүрүүдэд ер нь номын дэлгүүрүүдэд л тараасан ба. Ер нь бол ороод очиж байгаа юм байна тийм. Хэдэн хувь юмсэн таныг? Нэг 500% л байна л да. Ер нь бол манай 100-аад нь тэгээд тарцсан гэх бол одоо нэг 400-аад. Тий. Яг энийг бол мэдээж борлуулалтын өөрөөсөө хариуцдаг л да. За. Хүрэлцэн ирж ярилцлага өгснөөс гадна ийм сайхан ном орчуулж гаргасанд танд талархъя. Баярлалаа. Уншигчид за үзэгчдийнхээ өмнөөс энэ номыг ямар ч хэлсэн уншаад нэг зохиогч хэрэг асуудал гэж нэг юм яригддаг шүү дээ. Та жишээл Z-cast-ийг орчуулж 90 цагийн тоглог ярьчаад. Энэ бол жишээлбэл хизээч зохиогч хэрэг ярьдгүй шүү дээ гэж. Хүмүүст юм өрөх гэж байгаа учраас өгдгөн шүү дээ гэж. Ер нь энэ бүх номнууд те энэ номнууд бол зохиолчийн эрхтэй холбогдуулаад нэг 2 3 үг гэлдий гэж бодож байна. Зохиолчийн эрх гэдэг бол зөвхөн тухайн тэр хүний те тэр бодол санаанд л орох. Өөр хинч хүн ямар ч хүнийг бол бодол санаанд орохгүй байж болох иймийг зохиолчийн эрхээр хамгаалдаг байхгүй. Энэ бол бодиттой те баримтат одоо материалуудыг цуглуулж ингэтгсэн л асуудал байхгүй. Тэгэхээр энэ бол энэ үзэл санааг тийм үү? Энэ нэг өмчлөх ямар нэгэн тийм боломж байхгүй байхгүй. За танд баярлалаа. Баярлалаа.